За Чингис хаан 1206 онд хаан ширээнд задарсан. Чингис алдрыг авсан. За Чингис гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэвэл туваа хэл мэддэг хүнд бол ерөөсөө тодорхой Жингис ганц гэсэн. ертөнцид ганц хаан. Тэгэл одоо өнөхөр туваа хүмүүсийн мэдлэг хэл эрдэм соёлыг ашиглах юм бол Монголд бол тайлах юм бол их байна. Жишээлбэл одоо хэл судлалд ерөөс ашигладаг. Тоодгүй биднийг. Одоо дэлхийд манайхан л одоо ингээд Чингис хаан гэж бүр чэсгээр ингээд бичээд байгаа. Дэлхий дээр бол Жингис гэдэг байгаа ш. Бид нар бол Жингис хаан. Хасгаарч Жингис хаан. Ганц хаан Жингистагийн даваа гэдэг ш. Жингистэй даваагаар жирэлзүүлээд гарлаа. Жижигэн цагаат дээли хормой хийсэд гарлаа гэж одоо иймэрхүү бэлэн дуу хүртэл байж байна. Ганцын даваа гэсэн. Ганцын давааны застав гэж бас байна шүү дээ. За бид нар одоо 3000 шахан метрийн өндөрт байгаа Даамлын овоон дээр ирээд байна. Энийг чи хар нуурыг хөтлөж гэж ярьд юм асууд. Эний гарч ирэхин даваа хамар даваа гэдэг. Хамар даваагаар өгсөд хар нуурын хөтлөлд өрөх Даамлын овоон дээр бид нэр ирээд байна. Урд маань хайрхан харагдаж байна. Манай географийн газар зүйн нэрээрээ бол Цэнгэл хайрхан гэж яриад байдаг нутгийн улсууд энийг чинь Харакан гэж байна. Харакан гэж нэрлэшгүй. Нэрийн дуудшгүй гэсэн утгатай. Тэгээд энэ дээр гараад ирэхээр ч нэг тийм аяндаа эх орнаараа бахархах сэтгэл төрж байгаа юм да. Таван богд ард байна гэд бодоход Цэнгэл хайрхан урд байна гэх чинь би нэг шүлэгт бичиж байсан санагдаад юм. Би бол жирийн нэгэн биш. Таван богд төшлөгтэй Цэнгэл хайрхан ширээтэй нэгэн шүү гэж. Ингээд за намайг төрөхөд энэ сум Цэнгэл хайрхан гэж байсан юм. Баян-Улгийн аймгийн Цэнгэл хайрхан сум. Тэр үед Монгол улсад байсан ганцхан туваа сум. Их том сум байсан. Хожим зэргэлдээ хасаг сум цагаан голтой нийлээд Цэнгэл гэдэг нэрийг авсан. Би Харуул гэдэг газар төрсөн эндээс бол хоол доо одоо энэ ойгор сумын нутгийн наад цагт байдаг. Малчин ардын гэр дискигэр төрсөн. Яг малчны хөхөд яаж хүн болдог тэр байдлаар хүн болсон. Туваачуудын хувьд нэг онцлог юм нь анчин хар багасаа би анх хийсэн. За манайх бол бөөгийн шашинтай улсууд бөө удгон бол эргэн тойронд байж байсан. Тэрний халдвар бол аль болгонд л байдаг л да. Тэгэхээр л одоо дэлхийн ертөнцийг амьтай юм гард ирэхсээр тэр чигээр амьтай сүнстэй оюундаг гэдэг ийм хүмүүжлэр хүмүүжсэн. Тэгээд уул усыг өгшөтдөг. За Цэнгэл гэдэг бол 3 ясны хүмүүс амьдардаг. Хар соёд гэж байна. Энэ харгантын гол те доошоо ингээд хаалгат малгаттай хүртэл ингэж амьдардаг байсан. Цагаан соёд гэж цагаан голыг дагаад 5 богдын хүртэл суудаг улсууд. Тэр энэ завсар ингээд энэ хар нуур ингээд бас дунд шил гэж энэ дунд шилийн наагур цаагур суудаг гол улсууд бол Хөхманчаг. За би бол Хөхманчаг ясны хүн. 98 туваачууд бол 9 том овогт хуваагддаг юм. Тэрний хамгийн том нь иргэдүүд. Иргэд дотор 5 салаатай. Тэрний хамгийн том салаа нь Адай иргэд гэдэг ингээд
нэртэй. Манайх бол за би бол яг одоо өөрөө бодоод энэ хүүхдүүдээ ингээд бодоход 11 үеийнхээ нэрийг мэдэж байна. Өөрөөсөө хойш 2 хүүхэд галтай одоо галтайгийн хүүхэд гээд ингээд бодоход өөрөө сурагшаа бол 9 үеийг мэдэж байна. Ер нь ийм байх ёстой юм. 7 үе гэдэг юм. Би яг 9-ийг мэдэж байна. За энэ аваа дэчнэ одоо энэ үесэн энэ даавыг чинь бид нэр туваагаар жаламаа гэдэг юм. Энэ баруун Монголын хэлээр зурм гэдэг. Энийгээд бүлийнхээ тоогоор ингээд даав цуулаа цагаан даав хадаг ховор байлаа шүү дээ саяхан хүртэл. Тэр хадаг ховор үед бид нэр цагаан даав авчираад ингээд уйдаг. Тэгтээ бүлээсээ жаахан давуулж уйдээ. За ингээд энэ талд хар нуур гэж байна. Хар нуурыг тойроод туваачил цусна. Тэгээд цаашаа бол 2 том нуур маань байна. Хурган нуур, хотон нуур, тэгээд их бага төргөн, сандараг, саргаал гэдэг ингээд газрууд дэшээ явсаар цагаан ус хүрээд цагаан усны аршаан тэгээд 5 богд гэдэг ингээд ярил ярин газрын нэр их дуусшгүй их байна л да. Алтайг 13 аваатай гэдэг юм. 13 их аваатай. Тэгээд 13-ийн тоо бол ер нь одоо биднээс хувьд маш ариун тоо. 13 алтай 33 хормос мэн гэж бид нэр залбирдаг. За тэрнээс гадна 9-ийн тоог бид нэр их хэрхэмэлдэг. Энэ 13 9 2 бол ер нь яг л бөөгийн их гол шинжийг хадгалсан их хүч чадал орших хэмэр агуулсан тийм тоо юм л да. Энэ чинь зөвхөн бидний хувь тийм юм өгөөдөгөө юм аа. Европын түүхийг үзэхэд чинь 2000 жилийн өмнө загалмаадны шашин төрөмгөөлж орж ирэхдээ Европынхан бүгд бөөгийн шүтлэгтэй байсан. Герман этник герман үдшин бол тэр чигээрээ бөөгийн ёс заншилтаа. Тэр хоёр тэдний эрхмэлдэг 2 тоон бас 9-ийн тоо 13-ийн тоо. Тэгээд 9-ийн тоог бол устгаж дийлээг байгаа юм. Одоо хүртэл герман хүн бол одоо хүртэл 99-тэй номер машин авах гэж үзэлцэн. 13-ыг бол амжсан байгаа юм устгаж. Амжихтаа бүр 13-ыг чинь чөтгөрийн тоо болгоод чертовая дюшина гэж орсуудын хэлээд байдаг чинь тэр. Тэгээд одоо 13-ийн тоог бол бүр нэрлэхээс айдаг зарим нь. Би бол одоо Turkish Airlines гэж Туркийн онгоцоор Европ, Азийн хооронд сүүлийн үед явдаг боллоо да. Тэгэхэд тэр дотор 13 гарыг нэ гэж байхгүй бас. Исламын шашинтай одоо саяхан хүртэл 1500 жилийн өмнө бөөгийн шашин шүтдэг хөгтөөргүүд маань одоо 13-ийн тооноос тэгж сэжиглдэг болтол айсныг бодоход 90 загалмаадны шашных нь их юм хийсэн байгаа юм. За тооны хувьд юм. За бид нэр энэ овоонд 13 сан асаадаг. 4 зүгтээ ингээд дэлсэн ийм жигүүр шиг юм та. Жигүүр болгон дээр 3 нүдтэй. Эндээ 3 нүдтэй, эндээ 3 нүдтэй гэдэг ингээд тэгээд 13 дахь санг бол овооны дээр байж байдаг. Тэр 13 дахь сангда тэр том овооны тоогоон дотор хоньны толгой шатаан, өвчүү шатаан одоо гэрээс авчирсан эдээ будааныхаа дээжийг л хийндэ. Бидний гол шидлэг бол бавга. Тэгээ бид нэр бавганы нэрийг хэлдэг. Бавга гадаг гэдэг юм. Бид нэр олон янзаараа тэр нэг чинь нэрлэн хайрхан гэн өвөө гэн өвөө том өвөө гэн тэгээд биднэрт ер нь одоо малчин хүн ямар нарийн аргаар хүүхдтэй юм сургаж байсныг та нарт харуулах би нэг л жишээ хэлье л да. Бид нэр жоохон одоо хорго шиг хариулахтай болохтой бидэнд янз бүрийн юм зааж өгнө. За та нарыг бавга ирвэл яах вэ гэдгийг зааж өгнө. Бавга маш их байсан. Хөндлөн голдол явж байдаг.
дурандаад л залбираад байсан хайрхан тэрнийгээр яваад өнгөрлөө 50 яваад өнгөрлөө тэр адууны захаар адуу өргөсгээд ингээд яваад өнгөрч байна гээд ингээд сүү цацсан нараас нь 50 замаа өргөлжлүүлээрэ гэд ингээд адуу хүрээ юу баага хүрээ дэрвэл нэгдүгээр дөрм нэг хөдөлж болохгүй. Зогсож байсан бол зогссон чигээрээ хэвтэж байсан бол хэвтсэн чигээрээ ингээд байж. Тэгээд нэг ингэж лавлж харж хаад тэгээ яваад өгд юм л да бид бол тэгж зөндөөл таарч байлаа. Хэвтэж хонь хариулж яваад хэвтэж яхад хонь өргөн тэгээд явхад хайрхан өнгөрч байдаг. Тэр нэгээр яваад тэгээ хөдлөхгүй ингээд хэвтэж яхад хажуугаар ингээд амглоо яваад өнгөрч. За ингээд унтчихсан байж байтал гинтээ дээр чинь нэрээд бавга зогсож байвал яах вэ гэсэн асуудал гарна. Тэгвэл хөдөлж болохгүй. Нүдэ хараастай бол хараастай чигээр анаастай чигээр ингээд хэвтэж байгаад. Тэгээд одоо ölüm бавга бол идэнэ гинэ. Бавга бол баг идэхгүй ялзруулж иддэг. Тэгээд ингээд тэрч аваад явбал бити ойрлаарай гэж. Өвдсөн ч бити ойрлаарай. Тэрч аваачаад чамаг модны яраалд юм хадны яраалд тавина. Тэгээд очиад чамаг идэхгүй хайчаад яваад өгөн. Тэгээд бавга холдохоор босоод хүрээд ирээ ингэж зааж өг. За идэх шинж орвол яах вэ гэж. Ölüm бавга бол одоо дээл мэрийг чи ханц татаад ингэвэл тэгвэл тэмцэнэ. Бас арга байна. Яаж гэхээр бавга бол асар их гжигтэй. Тэгээд яах вэ салтанаас нь атгах. Гинт их хурц чанга дуугаар хашгираад салтанаас нь байдаг чангаар атгачих. Тэгвэл тэр чи цочоод нэг хашгираад тийрээд харин тэгээд эргэж харахгүйгээр явна гэж. За тэгвэл бавга хөвөл яах вэ гэж. Бавга хөвөл газрын өндөрлөө цогт гэж. Газрын өндөрлөө, уулын өндөрлөө цогт. Тэгээд гүйцээд ирвэл яах вэ? Эргээд уруудаад гүйгэж байгаа. Тэгээд руудаад гүгээд хүрээд ирэхэд нэлээд хам чадлаараа гүйхэд бавгаа чи чадлаараа хөөн тэгээд ойртой дэрвэл гинт хажуутай шүсэр. Тэгэхээр нөгөө бавгаа бие татаж авч чадахгүй тэгээд явчихна. Тэгээд араас нь чулуу нураа гэж байна. Хамгийн хүч чадах бэр дийлэх тийм чулууга бөөрөнхөө чулууг ингээд нураа тэр нэг чулуу чинь хоёрыг ховхлаад хоёр чулуу чинь дөрвийг ховхлаад ингээд бавгааны араас чулуу нүүн. Тэгээ тэр бавгааг аз таарвал цогчихно. Тэр тэдний заах юм дотор жишээлбэл бид нар бол хүүхэд байхдаа би дандаа нэг юм тохой хөрөхгүй да нэг за нэг сайн төв том хүний сайн төв 20 см юм уу 20 см юм хулсан хатсан хулс барьж явдаг байл. Нэг эрхий хуруунаас арай бүдүүн тийм хулс барьж явна. Хатаас өргөлж барьж явна. Яаж байгаа нь тэргүүл намайг баг байхад одоо чон галзуу өвчин их гарсан. Нөгөө Орос зөвлөлтөөс ирдэг хор Сталин багшийн явуулсан хороор нөгөө Монголын чоныг устгана гэж нэг том юм болсон шүү дээ Монгол улс 100 хүнтэй зөвлөлтөөс экспедиц авчирч бүх мэрэгжлийн маршал Чавсан хэлж за хүн төрлөختний дайсан Гитлерийн фашизмыг дараад авлаа. Малын дайсан чоныг одоо дарцгаая хамтын хүчээр гэхэд Сталин мэрэгжилтнүүдээ явуулсан. Тэгээд бүх аймаг сумаар ингэж яваад сар яваад дараа нь ирж Москвада хараад тэр бүхнээ ярьж бодож агаад энийг алах ганцхан арга бол хороор л ална. Энийг өөр юм аралж чадахгүй гэдэг. Дуусгаж чадахгүй гэдэг. Тэгээд нэг хор явуулсан. Элсэн чихэр шиг юм. Одоо соод шиг ч юм уу. Гэхдээ элсэн чихэр шиг юм аа одоо нунтаг давс шиг. Яг тийм цагаан юм. Одоо баг үнэгүй. Манай одоо хаяа ингээ сумын төв ороход хоршоо гэж ярьж байгаа юм. Хоршоонд очиод ирэхдээ нэг туламда ямаан туламда юмтай ингээд сонны цаасаар боочсон юмтай. Ингээд гарахад нэг жаахан элсэн чихэртэй тэндээ жаахан дайртай, тэндээ жаахан бэлттай тэндээ жаахан хорголжинтой тугалгыг бид нэр тэгж нэрлж байгаа. Тэндээ нэг жаахан гурилтай тэний хажуугаар нэг юм байна их нэмбалаад боочсон. Ой тэнд битгий хөрцгөө та тэр хор байгаа юм шүү доошоо тавиарэ гэд тэр гэрийн хатвчин даваачаа тавьчихна.
дараа нь гаргаж тавина. Тэгээд Монгол орн нэг их хоронд хордсон юм. Тэрнээс хойш тэгээд галзуураад нөгөө хорыг дутуу ицсэн чонд шиг галзуураад, нохой галзуураад, сүйд сарлаг өхөр адуу хонь ямаа хүртэл галзуураад одоо ер нь миний амьд бага наснд нас бол ер нь галзуу адгуусын дундуур гарлаа л да. Тэгээд ингээд тэр галзуутай тэмцэж яваад тэгээд галзуу юм зөндөө ер нь. Тэгээд одоо Монголд чинь нохой муур байхгүй болсон шүү дээ. Нөгөө банкар яагаад өссөн гэхэд тэр хорны уршиг, галзуугийн уршиг бүх айлуудын нохойг буудуулсан. Тэгээд бүр гэрийн муурын хүртэл буудуулсан. Бүгдийг носгоолж агаад. Одоо саяхнаас Монгол чинь нэг хэдэн нохойтой хэдэн мууртай болж байгаа юм. Тэг зүгээр загтна гэж. За нөгөө мод чинь яг тэрний эсрэгээ. Галзуу нохой яаж ирдэг гэвэл галзуу чон галзуу нохой бол дандаа амаа ангаацсан юм. Ерөөсөл амаа алддэл ингээд ангаацсан. Сүүлээ хавчихсан. Харахаас амтшгүй. Ингээд зүгээр энийгээр ингээд цан хөөрг татуулчихсан. Ерөөсөл дандаа тавьчих байна. Ирээд хазах гэхээр амар хийчих гэж байгаа. Ингээд барьж яваад нөгөө юугаа модо босоохоор амар сайн тулдал хийгээд тэгээд тулаад цаашаа явахгүй болоход гараа сугаж авах юм гинэ. Галзуу барийн амд гараа хийхээс буцахгүй гэдэг үг чинь тэр за зөвхөн галзуу амтэн биш орсон бүр манайх чинь одоо энэ хүйтэнд яг эд хүйтнэр бүр орно шүү дээ. Орсон бүр чинь тэгээд эзэн биш хүн рүүгээ давхин хаяа эзэн хүнээ чинь ногчих шахдаг. Тэр ийм мал чинь их догшин байсан шүү дээ. Бүх мал энэ сарлаг гэдэг чинь ерөөсөө хүний бараа хардггүй ингээд бэлчиж сарлаг бэлчиж явахад гэнт хүн гараад ирвэл өргөөд л алга болно. За нэг Чечен яваад өнгөрсөн байх чинь тэр өдөр тэр хавийн сарлаг бол саалгахгүй. Тэр хавийн бүх адуу мал уулын шилд гардаг. Тэгж их өргөдөг байсан. За нөгөө орсон буур дахиад ирвэл бас л амаа ангаацсан. Мөн л ингээд хазах гэвэл нөгөө доторга амар хийх юм гэнтэй. Тэгээд тулаад явахгүй болоход тэгээ гараа гаргаж аваад. Иймэрхүү юм л бидэнтэй заадаг байлаа. Аз болоход тэм юм надтай учирч байсангүй. Зүгээр орсон буур бол хажуугаар их л ойрхон гарч байл, их л айж байлаа өстой. Бүх толгойн ис босоод ирнэ шүү дээ. Нүүр ам халуу орхиод. Галзуу чон галзуу нохойг бол харж ил байлаа. Арай чи яг дайрагдчих байсангүй. Зүгээр сөрөгт бол шөнө зөндөөл галзуу юм орж байлаа. Тэгээд одоо хэдэн хонья манаас нэлээд хэдийн өөрснөө устгаж байлаа. За тэгээд уг нь бол би зайран болохыг хүн шүү дээ. Би ч одоо зайран цэр байхгүй. Манай айл чин өөрийн удгонтой одоо тэр их удгоны зураг одоо над явж ил байл да энэ. Өргөлж надтай зүг явдаг. Тэр өөр 15 хүүхэд төрүүлсэн. Одоо энэ доор нэг охин нь байна. Мөн 15 хүүхэд төрүүлсэн. Тэрний том охин нь бас 15 хүүхэд төрүүлсэн гэд ингээд би өчигдөр уржигдөр яриад сууж байл да 15. Тийм олон хүүхэдтэй мөрдөө намайг бол одоо хойчин залгамжуулалтаар шилж яваад тэгээд хар багаас бөөгийн юм зааж эхэлсэн 4 настайгаас би тэгээд 4-5 та байхаас нөгөө мэрэгжлээс шалтгаалах мэрэгжлийн учир шалтгаанаас болж жижигхэн ясан ганцтай болсон. Тэгээ ерөнхийдөө хүүхдийн бөөгөр бол маш дорхоноо хүлээн зөвшөөрөгдсөн. Хээр хөдөө ингээд хэдэн хүүхд тоглоод ингээд хонь хургаа хариулаад явж явах чинь бүгдээрээ нийлээд ингээд хонь хургаа энд нэг тэнд нэг ингээд тавьчихад дунд нь ирээд нэг тоглож байгаа юм да. Миний тоглодог тоглоом бол бойлж тоглоно. Тэднэр бол миний хажуу дээрээ зэрэгцээ суучгаад надаас юм асууна, зовсон. Тэгэл нөгөө том улсууд нөгөө их бөөгөөс яаж асуудаг нөгөө хүүхдүүд чинь яг тэр бишрэнгүй нөгөө одоо тэр дуулууртаа харцаар намайг харцсан та гэж ярьж та болгоож
түмэн жаяач гэж байгаа юм. Бөөгч бол түмэн жаяач гэж байгаа. Тэр чинь нөгөө онгод нь бөөг бол асуухгүй онгодоос нь асууж байгаа. Тэгээд яхаар би ч бол нөгөө түмэн жаяачийн захираг чинь учраас сууж байна. Тэгээд бөөлж өгөн шүү дээ. Басаа бөөлнө. Тэгээд л одоо юм асуун. За чи ундаг даага алдаад 3 хонж байгаа юм байна. Тэрнийг асуун одоо хаа явсан бол түмэн жаяач минь тэнийг болгоож үзнэ үү? Миний даага ер нь олдохгүй байна гэн. Тэгэл одоо би тэнд хаа яваагийн хэлэндэ. Тэгэхээр одоо хамгийн ойрхон юм бол мэргэлэхэд яах вэ? Хамгийн хүүхдэд олдох юм шүлсэн гэж унтгаж яваад нэг жижигхэн хөөрхөө цагаан шүлсэн надаа. Тэгээд харж байцгаа гэж их догшин захирангуй хэлнэ. Харж байцгаа гэд ингээд шүлсэн дээр 2 хуруугаар ингээд цогхоход нэг тийш сэрнээд нэг гол. Тэгээд хааш сэрэггүй тийш сэрсэн гэд дааг чинь тэнд бай. Тэгээд нөгөө хөвгч чинь тэнд итгэхэд яваад өгнө. Заримдаа бас онцхон тэр. Тэгс юм заримдаа ч онохгүй. Тэгээд их энэ арт түмний эрдний нүүдэлчдийн их мэрэгэн ухааныг би нэг юм дээр биширд юм. За одоо дааг нь тэнд байгаагүй бүр эсрэг зүгт байсан гэж бодъё. Тэгсэн чинь нөгөө тэдний хүүхдээс тэдний отхон хүүхд тэгэд манай аавыг нэрлээ тэдний отхон хүү бөөлөөд тэгээд даага асуусан чинь тийшээ гэж байгаа юм да. Тэгсэн чи иж явсан чинь энд байсан байна гэд ингээд намайг муудах санаатай тэр хүүхэд нь ярьжээ гэж бодъё. Тэгвэл нөгөө хүүхдийн чинь аав ээж нь цад загнана. Ичээч чи чамааг бодвол тэр чинь нялхаа амтэн байхгүй юу? Чи одоо тэгж байна. Тэр чинь их том бөө болно мэдвүү. Тэр хүүхэд чи сэргэлэн хүүхэд. Нутаг хошуугаараа яриад байгаа юм. Чи битгий тэгж бай гэд нэгэ загинчхан. За энэхээр дааг тэнд байжээ гэж бодъё. Тэгвэл одоо тэр хүүхд ярина дааг чинь тэнд байна гэсэн очсон чинь тэнд л байж байна лээ. Харахгүй юу тэр. Тийм жаахан мөртлөө тийм ундаг та нар харнаа. Тэр их том зайран болно гэд ингэж ярих жишээтэй. Тэгээд л одоо ерөнхийдөө арт түмэн бол имийг ерөөсөө муудахгүй дандаа сайн талаас нь зөөлөн бүлээн талаас нь ингээд хардаг. Тэр айхтар хөндлөг ухаан харагдаж байгаа юм. Тэр чинь над их урам өгөөд хаяа нэг жаахан юм оноод ингээд мэргэлчээр урам өгөөд бэлэг сэлт бариад өргөл барьцаа бариад ингээд ирэхээр чинь хүн чинь нэг юм бодож за би улам сайжрах хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө их бөө чинь жаахан залхуу талдаа олон хүүхдтэй нэг мөр нохайн залзгаа гөлөг шиг олон юмтай халуун халтар юмнуудаа нөгөөд чинь нэг хүн холоос хүн хурж ирээд юм асууж үзүүлэх гээд ингээд ирээд дөнгөж хийж байтал нөгөө цайн дэвэрч асгарна сүүн дэвэрч асгарна тэнд нэг хүүхэд нь уйлн үнэ тугалн нийлн ингээд харайж гарчаад энэ миний шавар эхэлж өгчөөд 41-ийг бол би тэгж сарсан 41-ийн чулууга гаргаж ирээд ингээд яг хувааж байтал яачаар за чи хийчих над хүүхчин хийн гэдэг ингэчгэн нөгөө улсууд жаахан урамгүй ингээд хараад сууж байгаа юм. Тэгээд би бол улам их онготтойгоор нэг чинь таслаад хэлж байгаа юм. Тэгээд хүлээгээ сууж байгаа юм. Багшийн гэртэл хүлээе, ээжийн гэртэл хүлээе гэхэд. Тэгээд орж ирэхээр ээжэний хараад та ингэж хараа. Наа чинь яста сайхан юу болсон ба штэ. 3 чондолж буусан ба штэ гэж. За 3 чондолж буух ховлог татна гэдэг чинь баргийн хөндөд таарад байх юм биш. Тэр чинь одоо нэг жилийн 365 хоног ингээд татахад нэг удаа таарч магадгүй. Тэгээд л таарч хэсдэг юм. Гэх мэтээр мурам зориг өгдөг ерөнхийдөө арт бөө гэдэг чинь юуны бүтээл юмгүй арт түмний бүтээл юм штэ итгэл юм штэ бүтээл тэр чинь арт түмэн гарын хаалган дээр ингээд өргөсөөр яваад л намайг энэ 70 жил өргөж энд хүртэл авчирсан. Тийм учраас л би одоо олсон бүхэ арт түмтэйгээ хуваана гэдэл ингээд энийх том ачааг өөртөө аваад явж байгаа.
Би бол хэлдэмтэй энэ миний олон номонд гарсан юм миний ч зохиосон юм биш. Миний ард түмний амьдрал. Ийм л юм бол би энийг зөвхөн бичсэн энэ тухай бич. Би бол зөвхөн бичээч. Миний энэ олж байгаа мөнгө бол ард түмнийхээ мэдлэгийг л хөдөлдөөд би олж байгаа юм шүү дээ гэж. Үнэхээр тийм юм чинь. Толгойн өвчөө олгол гэдгийг чинь би өгчүүлээс сорсон юм чинь. Нүүдэл чинь хүн чинь толгой өвдлээ гэхэд 2-3 дараад л алга болох ч шүү дээ. Тэр чинь толгой өвдлээ гэхэд чинь ингээд л дараад үсэхэд хой хандш өвдөж байгаа газар чинь бамбагаар зөөлөн болцсон байна. Тэр зөөлийн нэг чи хуруугаараа л ингээд дарчгаад ингэж байгаа л барайч байдаг. Одоо тэрнийг чинь ашиглах этгээд бол тэрнийг тэр хүнээс их өвдөс гарч байгаа юм шиг ингэж онцгой юм шиг ойлгож байгаа мөртлөө яг үннийг хэлэхэд хэн ч чадах юм шүү дээ. Би одоо энэ гадаад дотоодод ийм семинар явуулж хүн амжилттай тэгж хэлдэг. Би бол надад патент хэрэг байхгүй. Та нар бүгд сур. Би одоо их чадвартай юм шиг та нарт харагдана. Энэ 2 өдөрт энэ 1 өдөр ингээ харагдана. Та нар эхнээсээ би нууцаад илгээд хэлчихье. Би бол жирийн нэгэн хүн. Би бол ингэдэг энийг л та нар сурч авах. Би чи чадна бид бүгд чадна. Ерөөсөө хүн төрлөختөн гэдэг чинь тийм бүтээгдсэн. Хүн үнэхээр бурхны бүтээлэл юм бол бурхан гэдэг чинь ямар олц хөөсөн гар өрчөөд өдрийн хөсний ажилчид биш. Бурхан гэдэг чинь хүн болгоныг бол бүрэн бүтнээр нь дээд хэмжээгээр нь бүтээсэн байж таарна. Тэгэхээр чамд бүх авьяас би. Чи ч гэсэн чи ч гэсэн удган, чи ч гэсэн зайран, бэ ч гэсэн зайран, бүгдээрээ зайран. Ерөөсөө энийг сурч ав. Эмчилж ав гэдэг. Тэгээд л одоо миний хүн төрлөختөнд өгч байгаа юм тэрл байгаа юм да. Юуг ч нуухгүй. Чадахгүй юм аа чи би хэлнэ. Чаддаг юм аа чи хэлнэ. Чи хэлээд л одоо ирээд нэг хүн орж ирээд аль би тийм юм үзүүлж байна гэвэл би ер нь баг эхлээл хэлэндээ за гараа өдргээд гарын барьж биеинд нэг ингэж хөрчгээд за чи ер нь эмчэд очсон чинь дээр юм байна гэж. Аашвал чинийх бол зүгээрээ одоо зүгээр болчихно гэдэг ингэх жишээтэй. Иймэрхүү мэдлэг юм. За энэ мэдлэгээ би нэг өдөр таслахад хүрлээ. Юугвэл би бол нас гүйцээгүй байхад тэр үе сургуульд орсон. Тэр үед 8 тайдаа сургуульд ордог байсан. 7 таа байсан. Сургуульд орох болоогүй гэж бодоод ингээд манай аав ээж амьдарч байтал миний том ах ирсэн 22 та нас барсан миний том ах багш байсан. Тэр ирээд нэг ороод ирэхэд нэг намрын өдөр ээж яаж аль хүмүүс нөгөө хүүхдийг усанд явуулсан чинь алга болчихлаа. Чи нэг яваад үзээч тэр бургасан дотор орчихлаа гэдэг. Нөгөө том ах хүрээд ирсэн чинь нэг юм цангинаад байна гин. Харсан чинь нэг хүн бөөлж байна гин. Жижигхэн хүүхдийн дуу хоолойгоор бургасны завсраар ингээд харсан маний хүн л байхгүй. Зүгээр бөөлж мэдэж байна. Тэнд ачуураараа зүгээр шавдаа цахаад бөөлж байна. Тэгээд ирээд ах зад цагнаад усын минь авч яваад явгүйд ингээд ширүүн дуугараад би ч ухаан тас явчихлаа. Тэгсэн чи ах цай уучгаад гарахтаа энэ нөхрийг аваад явна. Ийм гэж бөөлж дуулж байгаа хөвгч чинь хэдэн өсөг тогтоож хэдэн ойлгуулгүй яа тийм энийг оруул гэ. Тэгээд мориныг хаард сундлаад ховдын голыг гатлаад яваад гисэн. Миний хүүхд нас тэрнийгээр илэрс дуусгуур болж байгаа.